Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо. Хэргийн мөрөөр подкаст маань дахин эхэллээ. Подкастаараа Европын улсуудад болсон болон Шведэд болсон гэмт хэргийн талаар та бүхэндээ хүргэдэг билээ. За тэгээд олон юм нуршилгүй шууд хэрэгтээ орцгоё. 2015 оны 6 дугаар сарын 7-ны нэм гарагийн нэгэн өглөө 17 настай Лиза Холм гэх охин гинтэл алга болчихсон. Энэ хэрэг Шведийн баруун өмнөд хэсэгт орших Västergötland мужид харьяалагдах Blomberg гэх газрын Шиникүлэ гэх жижигхэн тосгонд болсон байгаа. Лиза Холм Шиникүлэ гэх жижигхэн газрын кафед орой ээлжинд гарчгаад ажлаа тараад кафегаас 100 км зайд байх Хөвдэ гэх нэртэй газар руу гэрлүүгээ мопедоор дандаа хардаг байсан. За тэр өдөр бол бас яг л тэр үйлдэлээ хийгээд тэгээд л гинт хинж мэддэхгүй ор сургуу алга болчихсон. Тухайн үедээ охин кафений баруун талд байрлах зогсоол дээрээс мопедо аваад аав руугаа одоо гэсэн мессеж явуулсан байна. За энэ мессеж нь ямар утгатай вэ гэхээр өдөр болгон ажил тарахаар заавал би одоо хайрлаа, би ингээ харж байна гэсэн тийм урт мессеж бичгийнхээ оронд товчхон одоо гэхээр аав нь бол ажил нь тарж байгаа юм байна гэж ойлгодог байгаа. Ажлаа тараад гэртээ ирчих байхаа гэд хүлээж байсан аав нь бол ирэхгүй хахаар нь охиндоо санаа зовоод уулзгаар очиход бол Лизагийн мопед ажлынхан гадаа тэгээд түлхүүрэн зоолттой байгаа мөртлөө өөрөө байгаагүй. За кафений эзэн хэлэхдээ бол яг тэр орой 6 цаг 30 минутын үед бол охид руу би залгаад үзэхэд бол тэд нэр одоо хаах гэж байна. Тэгээд тэр өдөр их ачаалттай байсан учраас одоо ширээгээ цэвэрлээд хаах гэж байгаа талаараа надад хэлсэн. Тэгээд 6 цагийн үед тараад кафега хаачгаад гэрлүү 1 цаг мопедоор явдаг болохоор гэртээ харьчихсан л байх гэж бодсон гэсэн байдаг. За ингээд тухайн харьяа газрын цагдаад мэдэгдснээр бол холбогдох албаныхан цаашаага лид шопинг гэх ойролцоо байдаг жижигхэн хотын цагдаагийнхантай хамтраад эрен сурвалжлах мөрдөх ажиллагааг зөвхөн цагдаагийн хүрээлэлдээ хийж эхэлсэн. Олон нийтэд зарлаагүй гэсэн үг. Эхэндээ тэд бол хэргийн зангилааг аавынх нь ажилтай холбоотой юм болов уу, найз залуугийн асуудал байна уу гэх мэтээр бол олон хувилбар гаргаж ирсэн. Тэгээ олон улсад байдаг жишгээр өсвөр насны хүүхэд эцэг эхээ айлах гэж тоглоод байгаа юм болов уу гэж бодоод тэгээ 72 цагийн хугацаа өгөх хугацаанд олон хувилбараар хэргийг бас учир зангилааг нь гаргах гэж үзэж байсан байна. За гэхдээ Лизад бол тэдний гаргаж ирсэн хувилбаруудын нэг нь ч тохиолдоогүй. Тухайн үедээ бол тэр нутгийн оршин суугчид охиныг олж хайж туслахад хүмүүс сайн дураараа за тэгээ цагдаагийн нисдэг тэрэг хайлтын баг, нохоотой ирэл гэх мэтээр хэвлэл мэдээллээс бусад бүх чиглэлээр дайчлагдаж охиныг эрен сурвалжилж байсан. Жирийн байдлаар бол олдчих واخаа гэж хайж байсан ирэл бол мухардаад тэгээ ноцтой болоод эрэхтэн 6 дугаар сарын 9-ний мигмар гарагт цагдаагийнхан эцэг эхийнхэн хүсэлтээр Лизагийн зургийг хэвлэл мэдээлэл олон нийтийн сүлжээнд байрлуулдаг байгаа. Тухайн жижиг газар бол тэрчгээрээ ирэл хайгуул цагдаа хэвлэлийнхнэр дүүрч эхэлсэн. Тэгээ энэ тайван шимээгүй жижиг тосгоныг байтугай Швед улсыг тэр чигтний энэ хэрэг бол донслогсон гэж хэлэхэд болно. За ингээд цагдаа нар бол 6 дугаар сарын 9-ний мигмар гарагт хэвлэл мэдээлэл зарласан болвол 6 дугаар сарын 8-ны даваа гарагт сэжигтэй гэх тийм хоёр нотлох баримт олдог. За нэг нь юу вэ гэхээр кафений эсрэг талын жүчээнээс бэлтема гэсэн бичгтээ ажлыг өрөөсөн байлээ олсон байдаг. Тэд бодохдоо бол ойрын өнгөрсөн хэд хоногт нэлийн шуурхтай хүчтэй шуурхтай байгаад байсан. Тэгээ гадаа хүн хайцсан байсан байлээ. Энэ жүчээ буюу агуулх руу ороод ирсэн болов гэж бодсон гэж байгаа. Гэтэл бол салхины чиг хурдыг тооцож үзэхэд огт өөр тийш байсан болохоор сэжиг төрүүлж эхэлсэн. За хоёр дахь нотлох баримт нь бол кафенаас холгүй 100 м-т хайрган зам дээр хагарч эвдэрсэн байдалтай Лизагийн утасны гэр олдсон байгаа. Эрэл үргэлжилсээр бол дараагийн өдрүүдэд нь замаа дагаад нэлээд хідэн зүйл олдсон нь тэднийг бол Лиза хин нэгэнд барьцаалагдчихад мөр үлдээх гэж юмаа хайсан болвооч гэж бодоход хүргэсэн байгаа. Эсвэл хэрэгтэн бол одоо цагдаагийнхныг төөрүүлэх гээд байгаа мó ч гэсэн тийм олон асуултууд гарч ирсэн. Лизатай хамааралтай зүйлс гарч ирэх тусам хэрэг улам ноцтой болоод тэгээд аав нь нэлээд санаа зовоод өдөр шөнөгүй тэр эрэлт нь ерөөсөө өөрөө ганцаараа чамаагүй гараад эрэл хайгуул хийсний нэг үр дүн нь бол 6 сарын 15 гарагт кафений эсрэг талын агуулах маягийн тэр том газраас эрлээ үргэлжлүүлж байхдаа гарч идэн тусгаад явж байсан байгаа. Тэгж явж байхдаа агуулгын өнцөгт нийгэм гялтганахаар нь очиод харсан Лизагийн эмэг. За ингээд цагдаа нар агуулхаас 2 ч нотлох баримт олдсон учраас энд хэрэг үлдэгдсэн газар байж болцсошгүй гэж үзээд Лизаг алга болсноос 4 дахь өдөр Интерполд аль биесаар мэдэгддэг.
За энд нэг сонирхолтой санагдсан зүйл бол хэрэгтнийг нотлох баримтнаас үндэслэн шинжиж судалж тодорхойлдог тийм баг байдгийн байна. За тэгээд тэр багт бол хүсэл тавиад ирж ажиллаад хэрэгтний талаар 3 чухал тийм тодорхойлтыг гаргаж ирдэг. За дээрх багийнх нь бол яг юу хийдэг вэ гэхээр олдсон баримтууд, хэрэг болсон байх магадлалтай газар, нотлох баримтууд дээрх илэрсэн зүйлс, хэрэг болсон газрын эргэн тойрон газар гэх мэт тийм олон хүчин зүйлээс үүдэлтэйгээр тухайн хэрэгтэн жигтний нас, хідэн хүн байх магадлалтай, тухайн газараа сайн мэддгийн болов гэх мэт хэргийг тэгж илрүүлэхэд чиглүүлэх олон хэрэгтэй таамаг мэдээллийг өгдөг юм байна. За тэгээд тэдний тодорхойлсноор бол нэгдүгээрт нь хэрэгтэн тухайн газрын эргэн тойрныг маш сайн мэддэг хүн байна. За хоёрдугаарт нь болохоор хэрэгтэн магадгүй Лизатай холбоотой байх. Үүн дээр юу гэж дүгнсэн бэ гэхээр хэрвээ хэрэгтэн ганцаараа байсан бол хохирогчийг хэрэг үлдэгдсэн газраас буюу охиныг алга болсон газраас зөөж чадахгүй хэн нэгний тусламж хэрэгтэй болох байсан учраас хэн нэгэнтэй бас хамт байсан байхаа гэсэн тийм тодорхойлтыг гаргадаг. 3 дахь тодорхойлт нь бол агуулга дотроос хүний өтгөн олдсон байдаг. За юу гэж тодорхойлсон бэ гэхээр ер нь альва нэг гэмт хэрэгтэн хэрэг үлдэхээс өмнө маш их адреналин ялгаруулж байдаг юм байна. Тэгээд тэр адреналин ялгаруулснаа болоод бие нь их сонирн болоод бие засмаарч юм шиг гүүч юм шиг тийм мэдрэмж төрөөд идэг юм байна. Тэгээд яг тэр үед ингээ гэмт хэрэг үлдэхдээ бие зассан байхаа гэсэн тийм тодорхойлтыг гаргадаг. Агуулгаас олдсон 2 нотлох баримтыг үндэслээд бол тэр хэргийн газар байж болзошгүй гэд тухайн газрыг бол яг ямар хүн эрхэлдэг, хэн хаана ажиллаж исэн гэх зэрээр ерөнхийд нь шалгаж эхэлсэн байгаа. Лизагийн ажилдаг кафений эсрэг талын агуулга маягийн байшингийн эзэн нь швед хүн, за тухайн тосгоны уугуул хүн, агуулгатаа болон тосгоны өөр газруудад Литв гаралтай ах トゥ хоёрыг 3 жил гаруй ажилуулж байсан юм байна. Тухайн үед Лиза кафед ажиллаж байхад тэр хоёр эсрэг талд нь ажилдаг байсан гэсэн үг. Гэхдээ тухайн үед бол тэр ах トゥ хоёр бол өөр газар ажиллаж байсан байгаа, өөр ферм дээр. За эрэл хайгуул үргэлжлээд хүмүүс бужигнж байхаа яг тэр үед бол Шведийн төв телевиз, ТV мэдээний багийн 2 сэтгүүлч бол зураг авалт хийхээр ирээд тэр утасны гэр түлхүүр зэрэг Лизагийн эзүүлс олдсон замын тэргээр гарахтаа бол Литв ах トゥ хоёр байшингийн дээвэр дээр ажиллаж байхад нь бол энүүгээр ч ингэж аваад зураг авч болох уу гэхэд нь хоёлоо юу ч хариулаагүй. Тухайн үед тэр хоёр бол ерөнхийдөө жаахан тийм сэжигтэй юм шиг санагдаад өнгөрсөн байгаа. За энэ тосгон маань маш жижигхэн ч гэсэндээ тархуу байдалтай фермүүд нь оршдог ч гэсэн хүмүүс бие биенээ хоорондоо сайн таньж мэддэг, бас тусалдаг. Тийм учраас энэ эрэл хайгуулд нь нийтдээ 3 өдөрт 4000 гаруй хүн хамрагцсан гэсэн тоо баримт байдаг. Мөн Missing People буюу олон улсын байгууллагын сайн дурын ажилтнууд ирж эргэлд оролцсон. За тэгээ яг энэ байгууллагын хүмүүс эрлээ үргэлжлүүлээд явж байхдаа Martorp нэртэй кафегаас нэлээд хэдэн километр явж иж хүрдэг тийм ферм байдаг. Тэгээ тэнд бол Литв ах トゥ ихэнх цагаа өнгөрүүлдэг тийм газар байсан. Тэр фермийн ойролцоо дээвэр дээрч ажилдаг. За тэгээд гэрэн ч гэсэн тэнд ойролцоо байсан маа. Тухайн үедээ энэ Литв ах トゥ хоёр кафений эсрэг талын агуулга дээр ажиллаж байгаагүй ч гэсэн яг тэр ажиллаж байх үед нь бол кафений эзэн эмэгтэй хэлж байгаагаар тэднийг бол харж байсан ч тэдэнтэй бол надад ярилцах шаардлага гардаггүй учраас нэг харцдаггүй байсан. Швед хэлээр ярьдаггүй, англиар ярьдаг учраас тэгээ тэндээ ажиллаж л байдаг, бид нар нэг анзаардаггүй байсан гэсэн тийм яриа өгсөн байдаг. За ингээд 2015 оны 6 дугаар сарын 12-ны баасан гарагт буюу Лизаг алга болсноос 5 дахь өдөр өөр нэг групп ахин тэр фермийн ойролцоо эрэл хайгуулаа хийгээд байшинд дөхөж ирэхэд болвол байшингаас Литв ах トゥ нэг нь болох Nerijus Blevicius гэх залуу гарч ирээд энэ газрыг бүхэлд нь хийгээд нэгжчихсэн. Та нар энд байх шаардлагагүй гэх мэт сонио үйлдэл гаргаж эхэлсэн байгаа. Тэгээд тэдэнд сэжигтэй санагдахаар нь тэд төвтөөгөө холбогдоод учир байдлаа тайлбарлаад цаашаа эрлээ үргэлжлүүлэхээр заавар аваад тухайн фермийн байшинг өнгөрөөд дээшээ ингээд талбаар ороход зураг дээр харагдчихээн. Тэр модны овоолсон том мөчрүүд харагдаад байгаа. Тэгээд тэр дотор нь бол ямар нэг юм байгаа юм шиг харагдахад нь ойртож очиод ухаад үзсэн чинь Лизагийн гадуур хүрэн мопедны хамгаалтын малгай зэргийг мөчөр дунд дарж нуусан байдалтай орхисон байдаг. Эдгээр зүйлсийг бол эрлийн баг олох үед Литв ах トゥ хоёр юм сэжигтэй байдал ингээд гаргаад явхаар бэлтгэж байсныг нь эрлийн баг бол цагдаад мэдэгдсэн.
За тэгээ цагдаагийнх нь тэр оройдоо тэднийг баривчлаад охины алга болсон талаар за яагаад явах гэж байсан гэх мэт юм олон сэжигтэй шалтгаан гарч байсан учраас бид нар байцаах шаардлагатай байна гэж учир байдлаа тайлбарлаж хэлдэг. Тэд гуруулаа амьдардаг байсан. Nereus, Blevicius их нэртэйгээ тэгээд ахтайгаа тэр фермд хаус түрээсэлж амьдардаг байсан байгаа. Энэ үед олвол бусад газар ирэл үргэлжилсээр байсан. Харин Лизагийн хүрэм хамгаалтын малгайг олсон газар бол цагдаагийнхан очоод хяналтандаа авахад тухайн мөчөр байсан газрын хажууд нэг холгүйхэн ажилчдын юм уу эсвэл хүн амьдардаг гэмээр дэмжижгэвтер вагончигч гэх юм уу тийм байшин байсан. Эрлийн багийнхнаас бол цагдаагийнхан тэр вагончигны дотор талыг үдсэн, шалгасан хэсгийг асуухад мэдээж хувийн эзэмшлийн газар учраас тэд ойртох шалгах эрхгүй гэдгээ хэлсэн байдаг. Эрлийн багийнхныг ингэж хэлэнгүүт цагдаагийнхан сэжигтэй санагдаад цагдаагийн ажилтны эмэгтэй болвол вагончигны эргэн тойрныг шалгахад удаан хугацаагаар ашиглаагүйгээс болоод тэр вагончгийг тойроод ингэ зэрлэг өндөр ургасан байсан. За энэ зураг дээр гарч байгаа шиг. За тэгээд энэ орох хаалганых нь тэр уртаалд ургасан зэрлэгийн хагасыг нь тэр хаалганд хавчуулаастай байсан нь бол түүнд сэжигтэй санагдаад онгоолгоо дотогш ороход бол мэрэгжлийн үднээс танил өнөр үнэртэж байсан гэж тэр цагдаагийн ажилтан ярьсан байдаг. Тухайн байшинд бол ороод харахад их жижигхэн өрөөнүүдтэй та нар одоо видеон дээр харж байгаах. Нэг өрөөнд нь бол ажилчдын хувцас солидог шүүгэнүүд байсныг нэгнийх нь хаалга эвдэрчихсэн онгорхой байдалтай. Тэнд яг овоолсон тийм хувцснууд байсныг нь эхлээд анзааралгүй орхичоод хаалттайгаа шүүгэнүүдийг нь шалгаад хамгийн сүүлд тэр эвдэрхий хаалгатай шүүгэний тэнд овоолсон байгаа хувцснуудыг сөхөөд харахад Лизагийн цогцыг олсон нь үнэхээр аимшигтай болгосон байсан нь шүүх хурал дээрх мэдүүлэг дээр цагдаа эмэгтэй бол бүр ярьж чадахгүй байснаас нь ойлгож болно. Тухайн локер буюу хувцсны шүүгээ өндрөөрөөж хэмжээгээрээч маш жижиг. Гэтэл алуурчин бол цогцыг нуухын тулд багтахгүй байсан учраас хөл гарыг ингээд мөчлөөд хуглаад чихчихсэн байгаа. За тэгээд эрлийн багийнхан цагдаагийн бүрэлдэхүүн ер нь хэвлэл мэдээллийнхэн за тэр дундаа хамгийн гол эрхэм хүмүүс болох гэр бүлийнхэн нь Лизаг холдно гэдэгт бол итгэлтэй байсан болохоор энэ бүх мэдээг сонсоод үнэхээр шоконд орсон. Мэдээж шүү дээ. Бусдтайгаа нийтэж байдаг, бусдад хайр инэрлийг түгээдэг, хинтээж хамаагүй айгүй илдэг харцдаг тийм хөөх охин гинтэл ингээд алга болоод тэгээ ийм харамсалтай байдлаар олдохоор хинч гисэн харамсна. За ингээд 2017 оны 6 дугаар сарын 12-ны Баасан гарагийн оройн 21 цаг 10 минутанд Лиза хооломсын цогцос хүзүүг нь олсоор ороосон байдалтай олдсон гэж хэвлэл мэдээллийн байгууллагаар түгээдэг. За Швед даяараа олуулж очролд орж тухайн хэргийг эдний өөрсдийнх нь алдарт кино болох Midsummer Murders буюу зуны дунд сарын аллах кинотой бараг л адилхан гэж юу нь бас шуугиж байсан юм байна. За ингээд Nereus Blevicius-ыг их нэртэй ахтаа нь баривчилж ерөнхийдөө бол сэжигтнэр татхад түүний өмгөөлөгчөөр нь ажиллаж исэн Шведтэй сайн гэсэн одоо дэлгэцэн дээр харагдаж байна. Энэ өмгөөлөгч бол ерөнхийдөө Шведийн гэмтэргийн тухай нэвтрүүлэгт байнга гарч тайлбар тавьж байдаг. За тэгээд энэ өмгөөлөгч бол ажиллахдаа цагдаа бол мөрдөн байцаах ажиллагааг маш муу явуулсан гэсэн тийм дүгнэлтийг олон нийтэд түгээсэн байдаг. Тухайн өмгөөлөгч бол ерөнхийдөө Nereus Blevicius-ыг нэлээд өмгөөлж байсан. За тэгээд энэ талаар бол би сүүл хэсэгт дурдна. За яг тэр өдөр бол юу болсон бэ гэдэг талаар та бүхэндээ товч өгүүлье. Лиза болгон түүнтэй хамт ажилладаг хоёр бүсгүй оройн 18 цаг 20 минутын үед бол кафега хаачаад кафений баруун хэсэгт байх мопед руугаа Лиза алхаж очих замдаа 18 цаг 22 минутын үед бол now буюу одоо гэж хүчээд аав руугаа мессеж явуулсан байна. Мессеж явуулснаас 4 минутын дараа 18 цаг 26 минутын үед Лиза өөрөө ч мэдээлгүй санамсаргүйгээр аав руугаа залгасан байгаа. За энэ нь болохоор юу гэж ойлгогдсон бэ гэхээр нөгөө хармаанд уцаа хийхдээ төгжигдээгүй байжгаад автоматар аав руу залгагдсан болов уу гэж ойлгоод байгаа. За яг тэгэх үед нь аав нь бол байна уу гэд ярих гэтэл цаана одоо дуусхийг гэсэн охиных нь яриа сонсогдоод тэгээ цаана бас өөр хүн байгаа нь мэдэгдээ. Тэгээ тэр хүнийг нь бол цагдаа нар асуухад эрэгтэй эмэгтэй
вэ гэдгийг аав нь тодорхойлж чадахгүй байсан. Хэд хэдэн гэрчүүдийн мэдүүлснээр хэрэг гарах цагтаа ойролцоо саарл Volkswagen маркийн машиныг дэлгэцээр харагдаж буй байрлалд харсан гэсэн нь Nereus Blevicius-ийн машин болж таарсан байна. Эхний гэрчийн мэдүүлснээр 18 цаг 45 минутын үед кафений хажуугаар ингээд өнгөрөхөд агуулгын урд саарл машин зогсож байсан байна. Хоёр дахь гэрчүүд бол хосууд байсан. За тэд бол ерөнхийдөө 19 цагийн үед Литв дугаартай тийм саарл Volkswagen машин төв зам руу орох гэж хүлээх үед яг урдуур нь Марторп чиглэл рүү явахдаа ер нь жоохон тийм сэжигтэй царайтай сандарсан ч юм уу тийм царайтай харагдсан гэж байгаа. Гурав дахь гэрчийн үед бол бас хосууд байсан. За 19 цаг 30 минутын үед мөн л зурган дээрх газар саарл машин өнгөрсөн гэж тус мэдүүлсэн байдаг. Гурав дахь гэрчүүдийн хэлсэн чиглэл Литв ах トゥ угийн амьдардаг фермийн чиглэл байсан байгаа. Тэдний жолоочийг дүрсэлсэн төрх байдал нь Nereus Blevicius-тай адилхан байсан. За тэгээ байцаалтын үеэр Nereus-ийн эхнэр болон ах нь Лиза галах болох үед бие биенээ хаана байснаа гэрчилсэн байдаг. Тэд хоёулаа Nereus-ийг хизээ гэртээ ирснийг мэдээгүй байдаг. Тийм болоод ч эхнэр ах хоёр нь бол түүний гэртээ байсныг гэрчилж чадахгүй байсан. Харин 19 цаг 35 минутын үед Nereus гэртээ Skype-аар ээжтэйгээ видео дуудлага хийж байсан нь батлагдсан. Байцаалтын үеэр Nereus Лизаг алах болох үед гэртээ байсан гэснээс өөр зүйл хэлээгүй. Ерөнхийдөө бол маш их айдастай, жичирсэн, уйлсан байдалтай байгаад байсан. Гэвч ах эхнэр хоёрын нь мэдүүлэг бол түүнийхтэй зөрөөд байсан. Дараа нь тэгээд мэдүүлгүүдээ хоорондоо нийлүүлээд ерөнхийдөө үгссэн байсан гэдгийг нь цагдаа нар бас олж мэдсэн байдаг. Дахин байцаалт авах тусам мэдүүлэг бүр нь өөрчлөгдөд байдаг. За тэгээд прокуророос зөвшөөрөл аваад гурван нь хорхоор шийдсэн ч удалгүй ах эхнэр хоёрыг нь бол тодорхой нотлох баримт байхгүй учраас гаргаад Nereus-ийг хорсон хэвээр үлдсэн юм байна. Шүүх шинжилгээнийхэн кафений эсрэг талын агуулгын яг кафе чиглэл рүү харсан тийм 0 байд юм байна. Тэр 0-ын цонхны дотор талд болон шалан дээгүүр нь ханаар нь түүний үрийн шингэн байсныг тогтоосон байдаг. Энэ талаар бол тэр юу ч ярих хүсээгүй. Лизагийн цогцыг олоход хүзүүгээрээ олсоор боосон байдалтай байсан гэсэнтэй. Тэгвэл зураг дээрх турбан дээрээс Лиза болон Nereus-ийн цус энэ агуулга дотор хид хідэн олсны тасархаа олдсон дээр бас Nereus-ийн DNA мөн тэр жижиг вагончгтайсан Лизагийн өмд жакетнаас бит болон бит бус харьцаанд орсон гэлтгэх DNA дүүрэн байсан. Энэ нь бол Nereus-ийн DNA гэж ойлгож болно. Хамгийн сонирхолтой хувилбарыг өмгөөлөгч нь гаргаж ирсэн нь бол би цагдаагийнхны юу бодож байгааг ойлгож байна. Миний үйлчлүүлэгчийн DNA Лизагийн хувцсан дээрээс болон олсон дээрээс л олдсон. Гэхдээ ганцхан миний үйлчлүүлэгчийнх биш, холимог DNA шүү дээ. Лизагийн бие дээрээс болон түүний амийг хорооход ашигласан зүйлс дээрээс нэг ч DNA олдоогүй. Амийг нь скотчсон, хүзүүг нь боосон олс зэргээс нэг ч DNA илрээгүй гэсэн хатуу тайлбарыг өгдөг. Үүний хариулт олгож тухайн хотын гэмт хэрэгтээ тэмцэх хилцээний дарга Lars Johansson хэлэхдээ бол энд хачин санагдах зүйл ерөөсөө байхгүй. Тухайн үед зум байсан. Амьгүй болсон зогцсноос шингэн ялгараад байдаг учраас тухайн шингэнээр DNA арчигдаад нотлох баримтыг устгасан байж болно гэсэн тайлбарыг өгсөн байдаг. Шүүх шинжилгээний дүгнэлтээр бол Лизаг хүчнээгүү байсан. Гэхдээ гэмт хэрэгтэн бол ерөнхий зорилго нь түүнийг хүчндэх зорилготой байсан ч цаг хугацаа давчуу байсан учраас түүнийг тэр агуулга руу чирж ороод тэр 0-ын турбанд хүлж байгаад нүцгэлж байгаад түүний өмнө гар хангалаг хийсэн болов уу гэсэн тийм дүгнэлтийг гаргасан байдаг. Мөрдөн байцаагчдыг төөрөгдөлд оруулсан нэг зүйл байсан нь бол Лизагийн татвар хувцас дээрээс Nereus-ийн эхнэрийн DNA олддог. Түүний эхнэрийн хувьд нэг тийшээ явж байгаад 7 хоногийн дараа ирэхдээ тэд дотн харьцаанд орсон. Эхнэр нь хэлэхдээ нөхөр нь дотн харьцаанд орохын өмнө угаалга хийдэгч дараа нь бол хийдэггүй гэсэн мэдүүлгийг өгсөн нь бол Nereus-ийн хумсан завсар нь хэрэг үйлдэх үед ямар нэг хэмжээгээр эхнэрийн DNA хадгалагдсан байсан байна гэж тогтоосон байна. Nereus ерөөсөө хэрэгэ хүлээхгүй байсан.
За тэгээд цагдаа болон өмгөөлөгчийн таамаглаж байгаагаар бол Nereus-ийн ийм их айдастай байгаа байдал нь хэн нэгний дарамт халтанд орсон байж магадгүй. Ах нь энэ хэргийг хамт үйлдсэн байж болзошгүй гэж таамаглаж үздэг. Яагаад тэгэхээр ахынх нь ДНХ бол тэр агуулга дотор байсан хуучин скотч дээрээс олддог. Цагдаа нар тэрийг юу гэж дүгнсэн бэ гэхээр өмнө нь агуулгад ажиллаж байхдаа тэр скотчийг хэрглэж байсан учраас тэр хуучин скотч дээрээс ахынх нь ДНХ илэрсэн гэдэг дүгнэлтийг гаргасан байна. Хэрэгтнийг хэрэг үйлдсэн гэдэг ДНХ-ээр нь нотлоод байхад Nereus өөрөө хэрэгээ хүлээхгүй, юу ч хэлэхгүй, дуурахгүй, хариулахгүй ерөөсөө дууга байх эрхээ эдэлсэн гэсэн үг. Тэгээ тийм болохоор цагдаа нар өөрсдөө таамгаар хэргийг ингэсэн байхаа гэсэн нэг тийм тодорхойлолт дүгнэлтэнд хүрсэн байдаг. Тэрийг та бүхэндээ одоо тайлбарлаж өгье. Мөрдөн байцаагчдын таамаглаж байгаагаар бол Лизаг ямар нэгэн аргаар урагтаж агуулга руу оруулсан байхаа гэж бүдсэн байдаг. Яагаад тэгэхээр кафе болон агуулга хоёрын дундах замаар ихэнхдээ зөндөө машин зөрж өнгөрдөг болохоор ямар нэгэн байдлаар урагтаж агуулга руу оруулчаад тэг хүчээр гутаа зураг дээр харагдаж байгаа тэр хэсгийн том талбай руу авч очиод дуу гаргахгүй тулд ам хамрыг нь скотчтоод цаашаа сүүний өрөөрөө оруулаад турбаанд хүзүүнээс нь олсоор хүлээд амыг нь скотчтоод хэрэгээ үлдсэн байх магадлалтай гэж таамагладаг. Турбаан дээр Лизагийн ус болон Nereus-ийн цус байсан. Гэхдээ турбааны тоос огт хөдлөөгүй. Тэр чинь айгу хуучны барилга учраас тэр дээр байгаа тоос нь ерөөсө хөдлөөгүй. Мөн хан дээр ямар нэгэн ноцолдож эсэргүүцсэнийг илтгэх тийм шинж тэмдэг байгаагүй учраас яг хүлээлэх үедээ Лизаг бол ухаангүй байсан байхаа гэж таамаглаж байгаа. За энэ өрөөнд тэр Лизаг илүү их скотчоор олсыг нь дагуулж ороосон. За тэгээ скотчо тэнд хайрцагнаас нь авчхаад буцааж хайрцагнд нь хийгээд Лизагийн хүрэн малгай хоёрыг эхэндээ машинда өөрөө хийнгүүтээ агуулгын арын хэсгийн хаалгаар жолоодо очоод цогцыг нь машинда хийгээд өөрсдийн амьдардаг тэр Martorp чиглэл рүү явсан байхаа гэж үздэг. Яг аль замаар явсан нь тодорхойгүй байгаач замдаа Лизагийн эзүүлсийг хайсан эсвэл дараа нь хайсан байж магадгүй гэж таамагладаг. Martorp-ийн тэндэх вагончиг цогцыг оруулаад гарч ирэхдээ машинд охины хүрэн малгайг орхисноо санаад ойролцоох шатаах гэж байсан мөчөр дунд нуусан байхаа гэх мэтчлэн гэмт хэргийг бол илрүүлэх багийнхан өөрсдийн таамаглалыг янз янзаар гаргасан байгаа. Тэдний дүгнэж байгаагаар тухайн үед Nereus дотн харьцааны хит домтолтонд автчихсан. Эсвэл гинт тухайн үед дотн харьцаанд ормоор санагдаад явж байтал Лиза нүдэнд нь хүртөөд энэ хэргийг үйлдэлсэн байх. Мөн Лизагийн оронд өөр хүн таарсан ч байсан гэсэн тэр ингэхэл байсан байхаа гэсэн тийм дүгнэлтийг гаргасан байдаг. Төлөвлөсөн байсан үгүйг мэдэхгүй ч гэсэн тэр ингэхэл байсан байхаа гэсэн таамаглалуудыг л твшүүлсэн байдаг. Яагаад тэгэхээр Nereus өөрөө хэрэгээ ерөөсөө хүлээхгүй байгаад байсан. За ДНХ дээр нь үндэслээд түүнийг хэрэг үлдсэн гэсэн дүгнэлтийг гаргаад 2015 оны 11-р сард шүүх 35 настай Leto гаралтай Nereus Blevicius-ыг 17 настай Lisa Holmes-ыг харгасаар хөнөөсөн хэрэгт буруутай гэж үзээд бүх насаар нь хорих ял өгсөн. Тэгээ гэр бүлд нь хохирлыг нь төлөвлөх Шведээс албатан гаргах шийдвэр гаргасан байдаг юм байна. 2016 оны 4-р сарын 15-нд түүний өмгөөлөгч Bjorn Hurtig миний үйлчлүүлэгч энэ хэргийг үйлдээгүй хин нэгэн энэ харгас аллахыг үйлдчихээд түүнийг болвол туслуулах зорилгоор оролцуулсан байна гэсэн давж заалдах хүсэлтийг дээж өгөхөд өргөн барьдаг. За дээж өг 2016 оны 5 сарын 2-нд давж заалдах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож түүний насаар нь хорих ялыг хэвээр нь үлдээсэн байдаг юм а. 2017 оны ихээр түүнийг Leto улсын шорон руу шилжүүлсэн. За тэнд очиод давж заалдаад бас жилэн жоохон буурсан ч гэсэндээ ахаад эргээд насаараа хоригдох ял нь сэргсэн байгаа. Nereus Blevicius Шведийн шоронд байх үедээ бусад хоригдлуудаар маш их дээрлгүүлж зодуулж бүр нэлийн хүнд гэмтэл авч эмнэлгийн тусламж байнга авдаг байсан байгаа. Дараа нь Leto улс руу шилжээд энэ байдал нь үргэлжилсээр 2022 оны 8-р сарын оройн 6 цагийн үед Mariampol Correction House буюу Mariampol дахь засан хүмүүжүүлэх газрынхаа гадаа хоригдлууд нөгөө агаарт гарддаг штэ тэгж яах үед нь өөр нэгэн хоригдол хутга барьж ирээд түүнийг хоолоод нутгалснаар эмнэлэг рүү явах замдаа амиа алдсан юм байна.
Энэ хэргийн талаар нэвтрүүлгийг үзэж байхад болвол гэмт хэрэгтэн ч гэсэндээ хүний эрхийг дээдэлдэг орон гэдэг утгаараа ерөнхийдөө аль талдаа бас тэнцвэртэй ажиллахыг хүсэж байсан. Тэгээд тухайн хэрэгтэн маань өөрөө хэрэгээ хүлээгээгүй учраас DNA дээр нь үндэслээд тухайн хэрэгтнийг буруутай гэж үзээд ерөнхийдөө ял өгсөн байгаа. Харин өмгөөлөгчийн хувьд бол нэлээд цагдаа нарын ажиллагааг буруутгасан тийм шүүмжлэлтэй хандсан байлээ. Миний хувьд ямарваа нэгэн зөвлөгийн хэргийн учир зангалааг олох айгүй сонирхолтой байдаг. За тэгээд яг миний бодлоор бол ерөнхийдөө юу гэж бодсон бэ гэхээр эхнэр нөхрийн хоёрын хооронд маргаан гараад за жишээлбэл Лиза энэ залуутай холбоотой байсан байж болохын гэдэг таамаглал гараад байгаа. Яагаад тэгэхээр энэ залуу маань өөрөө татна харьцаанд ороогүй гэж зүтгээд ингээд ерөнхийдөө уйлаад би хэрэг хийгээгүй гэдээ байгаа шүү дээ тий. Гэтэл эхнэр нь тухайн нөхрийнхөө үрийн шингэнийг аваачаад тэрүүгээр нэг ханаар нь ч юм уу тий бүх газраар үрийн шингэн нь цацагдсан байсан гэж яриад байгаа шүү дээ. Тэгээд эхнэрийнх нь DNA хүртэл Лизагийн дотор хувцас дээр гарсан гэдэг байгаа. Тэгэхээр би бас нэг тийм с жиг төрөөд байгаа. Өмгөөлөгчдөө санал нэг гэж хэлэх юм уу? Хэн нэгэн хэргийг үйлдчихэд тэгээд энэ залуу дээр тогтчихсан болов уу гэсэн нэг тийм хардлага зэрлэг төрөөд байгаа. За тэгээд та нарын маань хувьд юу гэж бодож байна? Доор комент хэсэгт бичээрэй. За тэгээд хэргийн мөрөөр подкастаараа Шведэд болон Европын бусад орнд болсон хэрэг болсон явдлын талаар цаашдаа хүргэхийг туулна хичээх болно. Энэ хэргийн хувьд Шведэд байдаг хулан эдэргээд YouTube охин маань бас 5 жилийн өмнө ярьж байсан юм байлээ. Гэхдээ би өөрийн өнцгөөс та бүхэндээ бас дэлгэрэнгүй байдлаар хүргүүл зүгээр юм болов уу гэж бодоод орчуулж хүргэсэн байгаа. За тэгээд энэ хэргийн талаар та бүхэн юу гэж бодож байна? Доор комент хэсэгт бичээрэй. Өмнөө зорьсон зорилго зөндөө олон хүсэл мөрөөдөлтэй байсан 17 настай охин болох Лиза Холмын талаарх аимшигтай хэргийн талаар та бүхэндээ хүргэлээ. Сувгийг маань дэмжиж subscribe, like, share хийгээд өгөөрэй. Дараагийн 7 хоногт уулзлаа. Түр баяртай.